За боловсролын зээлийн сангийн одоо нэг сайн мэдээ дуулгая. 2025 онд боловсролын зээлийн сангийн иргэн төлөлт 17.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь бол одоо түүхэн хэмжээний хамгийн өндөр үзүүлэлт. Урд өмнөх жилүүтэй ерөнхийдөө харьцуулж үзээ л да. 1993 оноос хойш боловсролын зээлийн санги зээл олгох үйл ажиллагаа явуулснаас хойш энэ 33 жилийн хугацаанд нийт иргэн төлөгдсөн зээлийн дүнгийн 30%-ийг одоо энэ 17.5 тэрбум төгрөг дангаараа одоо бүрдүүлж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ бол эргээд одоо тухайн жилдээ дотоодын болон гадаадын оюутнуудад одоо зээлийн санхүүжилт болж дараагийн оюутнуудад боловсролын боломж болж бас очсон байгаа. Тэгэхээр боловсролын байнгын орооноос засгийн газарт зочиллол өгөөд Монгол банкнд одоо 14,000 орчим одоо зээл авсан зээлдэгчдийн мэдээлэл 300 орчим тэрбум төгрөгийн мэдээлэл бол Монгол үгний зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж орсонтой бас одоо холбоотой. Тэр татвар төлөгчдийн мөнгөөр зээл болгож чадсан бол энэ заавал иргэн төлөгдөх учраас дараагийн хүүхдүүдэд мөн одоо зээл болж боломжийн үүдийг нээж өгөх ёстой юм л тогтолцсон. Тэгэхээр энэ зээл ч гэсэн цаашдаа иргэн төлөлтөд улам өгцөн сайжрах ёстой. Дараагийн хүүхдүүдэд бас боломж олгох ёстой юм шиг.